Тэгэхээр энэ асуудлыг бол их хурл бол одоо яаралтайгаар инээс чухал асуудал гэдэг энэ асуудал бол одоо би байхгүй байх гэж бодож байна. Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхэд хүргэсний шалтгаан сангийн алдагдал. Энэ дотор нь 234 тэрбум төгрөг өнөөдөр 2 жил боллоо. Банк тампуураад. Хүүгээр нь ботход 65 тэрбумын хүү алдсан байна. Өнөөдөр дахиад хязээ багтах нь одоо тодорхойгүй ингээ байж идэг. Тийм учраас бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллага энийг удаа дараа шаардсан. Дээрээс нь энэ болгоны араас хөөцөлдөж тэмцэж явах ёстой. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ашиг сонирхлын зөрчилтэй. Дээрээс нь лоббигоор ингээ томилогддог хүмүүс нь одоо араасаа ингээ байж байна. Хариуцлага худалдаж нэрээ татах ёстой. Зарим хүмүүс нь одоо тэр төрийн албаны насандаа ч хүрчихсэн хүмүүс байж байна. Монголд амьдрдаггүй хүмүүс байж байна. Дээрээс нь одоо хуралдаа нэг суудаггүй тэр хүмүүс байж. Энэ хүмүүст хариуцлага тооцоолтоо. Өнөөдөр би ингэ сууж ирэхээс тэр хүмүүс сонгогдсон хүмүүс нь ажлаа хийж явах ёстой. Эрүүл мэндийн даатгалын 134 тэрбум төгрөг өнөөдөр төлөгдөөгүй ингээ байж байдаг. Гэтэл өнөөдөр бид нар гадаадаас вакциныхаа мөнгийг зээлийгээ сууж идэг. Дээрээс нь олон мянган хүмүүс хавдраар зүрх судасаар нас орж ийн, өгч ийн. Мөнгөнхөө төлөө MRI зураг авахулж чадахгүй. Одоо та нар яг эндээс гараад тэр хавдар дээр очиод үзээрэй. Өвчнөд хүмүүстэй уулзаарай. Оочр нь сарын дараа үзүүлэх болж байдаг. Гэтэл хоногоор амь нас нь одоо тоологж байгаа хүмүүс эрсдэлд орж ийн. Ажилгүй болж байгаа одоо 100 мянган орчим хүн одоо ажилгүй болж эхэлж байна. Энэ хүмүүсийн даатгалын мөнгийг энэ хүмүүс тэтгэмж үзүүлэх ёстой мөнгүүд ингээ капитал банкнд байж идэг. Өнөөдөр үйлдвэрлэлийн осол мэргэжээ шалтгааллах хөвчлөл буюу ажлын байран дээр ковид тусаад одоо тэр уушг нь бол дахиж одоо сэргэхээргүйгээр асрах хүндрэлтэй одоо үлдэж байгаа хөдөлмөрийн чадвар алдж байгаа. Энэ хүмүүст одоо шил тэр сэргийлэх хамгаалах юм дээр 60 тэрбум төгрөг байгаа шүү дээ. Энийг одоо барагдуулдаггүй ингээ байж идэг. Тэгээ энийг барагдуулыг тэмцэн ихээр их хурл нь өөрөө үйлдвэрчний хэвлэлийн байгууллагыг бол одоо хоош нь баахан энийг бүгд идэ дуудсан юм шиг биднэрлүү чихээд үеийн үед энэ парламент энэ сайд нар өөрийнхөө лоббины хүмүүсийг оруулдаг болсон энэ үндэсний зөвлөл хороод одоо тэр шүүхийн зөвлөл мөвлөг ч гэсэн харж байхад нэг тийм өөрийнхөө үнийг оруулчих гэсэн тэр уралдаан явж штэ. Тэгэхээр улс төрчид бол энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын цангаас хол байд юм аа. Энийг даатгуулагч нарыг оруулах хэрэгтэй юм аа. Тэр 3 сайд нь орсон байж байгаа дахиад өөр нэрээр одоо хүмүүсээ лоббидод оруулж яадаг. Энийн төлөө тэмцээ одоо ажиллагаа хийхээр төрийн байгууллагууд нийлж байгаад одоо энэ эсрэг ажилдаг баг. Одоо би Монгол банк сангийн хууль зүйн дотоод хэргийн амд би 2019 онд уулзж ирсэн. Энэ мөнгийг нэн төрөнд барагдуулаач гэж хэлээд байхад хамгийн сүүлд оруулж энэ чинь бол төрийн мөнгөө, энэ бол даатгуулагчдын хадгаламж эзэмшигч биш ээ. Танд мэдээлэх боломж байхгүй. Хэдэн төгрөг барагдуулахгүйгээр танд мэдээлэл өгөхгүй гэж суугаад идэв. Тэгэхээр тэр зээл авсан тэр даатгалын мөнгийг одоо эдэн шамжигдуулсан хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлал. Өнөөдөр эрх хүлээн авагч нар бүрэн бүрэлдэхүүнээр огцор энэ даатгуулагчныг оруулаад ажлын тусгай комисс их хурлаас томил тэгжээж энэ мөнгийг барагдуулахгүй бол ингэж байж байгаа нөгөө банк тампууруулж нэг хэсэг бүлэг хүмүүс хождог энэ аргаараа энэ мөнгийг завчуулчих гэж байгаа бол бүтэхгүй. Тэгээд энэ мөнгөө барагдуулаагүй гэж шимтгэл нэмнэ гэдэг болохоор одоо ингээд нэмээд аваа суугаад байдаг. Төлөөлөөл өгөөд идэм. Одоо дахиад нэмэх хийх үүс гарга байхгүй. Тийм учраас өнөөдөр хүн амын эрэгтэйчүүдийн 52%, эмэгтэйчүүдийн 24% тэтгэврийн даатгал насаараа төлж 59 хүртэлх насандаа 54 хүртэлх насандаа нас орж байгаа. Энэ бол аимшигтай тоо штэ. Эрэгтэй хүний 2 тутмын нэг нь тэтгэврийнхаа даатгалыг төлөөд авч чадахгүй нас орж байгаа гэхэд ар гэрт нөгөө өвлүүлчих гэсэн юу яасан. Их хурлын засгийн газар одоо мөрийн хөтөлбөртөнд байгаа штэ. Энийгээ хийлдэ шаардлагатай. Тийм учраас өнөөдөр их хурлын гишүүдийн амралтын байдалтай гэрээсээ нэг камера онторч копигаа уугаад цаанаа хувийнхаа ажлыг амжуулаад тэгээ хурал дээр конов дардсан юм уу гүү мө мэдэхгүй юм асуудал аш холбогдол өгөхгүй. Тэгээ нэг цар тахал гэж ярьж суучгаад өнөөдөр энэ төрийн ажил маш их байхад өнөөдөр 24 цаг хуралдсан чи яад юм бэ. Тэгэхээр өнөөдөр шийдэх асуудал маш их байна. Тэгээ энэ болгон дээр одоо үйлдвэрчний хэвлэл санаа шаардлага тавихаар ерөөсөө хүлээж авахгүй хоошлуулдаг, хилцээр хийе 14 хоног хоошлуулдаг. Гэхдээ энэс өөр чухал ажил юу юм бэ? Энэ маш их шийдэх ажил их байна. Тэгэхээр ковидын эсрэг бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллага ажил олгогч нар бол бүх санаа зовж байгаа. Тийм учраас өнөөдөр бол би олон мянган хүн бол цуглуулаагүй маа. Өөрөө ганцаараа байя. Харин дэмжиж байгаа олон мянган гишүүд маань над руу одоо цаг татсан минут бол утасж ийн ярьж байна. Та бүгд маань ажлын байран дээр ажиллаарай. Эмчнэр маань өвчнүүдээ эмчлээд ажиллаарай. Багш нар маань хүүхдийн хичээлийг заагаарай. Төмөр замчид маань тээврийн ажлыг хийгээрэй. Харин та бүгдэд боломж байвал өөрсдийнхөө сонгосон их хурлын гишүүдэд нэг ч гэсэн мессеж явуулаа. Их хурл дээр өөрөө энэс чухал ажил гэж бол байхгүй гэдгийг би хэлмээр байна. Тийм учраас энэ суултыг бол одоо би энэ асуудал шийдэгдэл суунаа. За баярлалаа. Өчигдөр шаа бүхэн нөгөө нэг 14 холбоотой шаардлага үргэлжлүүлсэн дээ. Эний ямар нэгэн хариу энэ шаардлагыг бид нар бол одоо 50-аараа нэг болж байна. 16 17 он танаас санаж байгаа бол татварыг одоо 25 хүртэл хүн амын орлогын албан тушаалыг нэмжсэн. Тэтгэврийн насыг 65 болгожсэн. Үйлдвэрчний хэв тэмцчээ тэр болгоны эсрэг болгоод нийгмийн даатгал шимтгэл яагаад орхисон бэ гэхээр энэ олон улсын валютын сангаас зээл аваад ах яа, төсвөө жоохон тогтворжуулаад ах яа, энэ хүндрэлээс нэг жоохон гараад ах юм.
Тэрний дараа 18 19 онд одоо бид нэмхгүйгээр шийдчихнэ гэдээ Хүрэл Баатар сайд хэлчихлээсэн шүү дээ. Чойжос сүрэн сайд тэгж юм ярьж ирсэн. Гэтэл нэмээд байдаг 3 жилийн дотор 5 пунктээр нэмнэ гэдэг чинь энэ цаанаа маш аюултай. Маш олон ажил олгогч нь өнөөдөр ажлын байраа цөөлөх вэ. 2 данстай болох вэ. Нөгөө кэшэр мөнгө өгдөг болчих вэ. Харин үр өгөөжийн сайжруулад ядаж чи нийгмийн даатгалт тэтгэврийнхээ даатгалын шимтгэлийг нас орсон ч гэсэн чи 50% гэдэг юм уу түүнээс дээш хувийн чи үр хөөгч нар гэрч нь үлдээнэ гэх юм бол харин хүмүүс бүр илүү нэмж төлөе гэдгээ одоо хүсэн шүү дээ. Гэтэл ямар ч тийм юм хийгээгүй нэмэх болохоор нэмээд байдаг. Тэтгэврийн шинжилгээ хийнэ гэсэн хаа байна. Тийм учраас өнөөдөр энийг бол одоо үйл төсвийн эвлэлийн байгууллага маань бид бүхэн ус төржүүлмээргүй байна. Өнөөдөр ямар ч намын одоо бүх хүмүүс шимтгэл төлж байгаа хувийн иргэд цалингаасаа 400-500 мянган төгрөгийн цалинтай хүмүүсээс нэг 2% гэдэг бол бага сонсогдож магадгүй. Үгүй энэ бол маш их мөнгө. Өнөөдөр 2% байтугай 200 төгрөгөөр маска аваад зүүх мөнгөгүй хүмүүс зөндөө биш үү. Тийм учраас энэ асуудал дээр бол төр засаг маань өнөөдөр ажиллаа. Тэр гэр орондоо тэр амралтын байдалтай байхаа болоо ажиллаа хий. Тийм учраас бол байнгын ороо их хурлын дарга нар одоо хэлж ярьж байгаа. Энэ асуудлыг бол шинжилээ, шаардаа, тэмцээ гэж өөртөө тавьсан. Одоо бид тэмцлийнхээ хэлбэрлэл орно. Зүгээр цахимын араас гэдэг интернетийн араас суугаад ахаар тоохгүй байгаа юм шиг байна. Бид нар сая энэ ковидын үед одоо оны өмнөч тэр оны дараа ч гэсэн ингээ цахимаар тэмцэл хийсэн. Тэрийг тоодчихгүй юм байлээ. 2 сарын 1-ээс. 2 сарын 1 тэмцсэн. 2019 онд та нар санаж байгаа бол хөдөлмөрийн яам, сангийн яамны гадаа бид нар бас жагсаа цуглаа хийсэн. Тэний хүчинд одоо нэг 20 онд нэмэгдүүлэхгүй төр зүрх цуцалцлаа гэсэн чинь хойшлуулсан байсан. Тэгээ одоо энийгээ цуцалчих гэсэн чинь за болно гэсэн хаврын чуулган боллоо амарж ийн гэж сар гараа алга болсон. Одоо дахиад гэрээсээ их хурлын чуулган дээр очиход 10 хүн сууж идэм байлээ шүү дээ. Бус нь хайжцээ. Ажлаа хийлдэ энэ чинь. Ажлаа хийхгүй үнэхээр хуралдаа суух дургу бол тэр ажлаа өгөөд өөр дараагийнхын тэр хүмүүсийг оруулах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бол энэ асуудал дээр бол одоо үнэхээр тэр Монгол банкны эрх хүлээн авагч нарын зөвлөл тэр бүрэлдэхүүн бол ажиллаа хийж чадахгүй ажлаа өг. Олон нийтэд энэ мэдээлэл тавь. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хурлаа олон нийт ил болго, төсвөө ил болго. Ямар эмнэлэгт, ямар хүнд хэдэн төгрөг өгөөд байгаагаа нээлттэй болгоо. Тэгэхээр нийгмийн том сенсацуудын дунд яг энэ чухал асуудлууд орхигдож байна. Өнөөдөр маш олон өнөөдөр сая над руу хүмүүс ч гэсэн ярьж мессеж өчөж байна. Яг ингээ яриа сууж байхад хүмүүс нас орж байна. Насаараа тэтгэврийн даатгал төлчөөд өнөөдөр нэг ч төгрөг авахгүйгээр нас орж байна. Тэтгэмж гэж нэг ганцхан сая төгрөг өгч байна. Бид та нар энэ буян компани дээр очиод үзээрэй. Хамгийн хямдхан нөгөө нэг хайрцаг юуны чулууны мөнгө чинь сая 500 байгаа шүү дээ. 16 онд нэмсэн тэрнээс хойш нэмээгүй. Тийм учраас ийм одоо асуудлууд дээр бол нийгмийн даатгалын их хурлын гишүүд маань одоо зогсоо зайгүй цаг наргүй ажиллах хэрэгтэй байна. Их хурлын хилцэх асуудлын дараалд оруулах болов гэж бид нэр зөндөө харсан. Харамсалтай нь оруулсангүй. Нөгөө томилгоо, лобби оруулах болохоор энэ хуулийг дундуур нь оруулж ирээл шийдээд байдаг. Ийм чухал хүн болгонд хамаатай. Монгол улсын 3 сая хүнд хамаатай юм асуудал. 3 сая 300 хүнд хамаатай. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөийг миний мөнгийг хэнд хаан зарцуулчих. Нөгөө хуурамч ёсоор байнгын орон дарга оюун чим дарга хэлжсэн. Эрүүл мэндийн даатгалын шинжилгээг хийлээ гэсэн чинь мөнгө нь буруу замаар ороод байна шүү. Энд анхаарал хандуулаарай. 500 тэрбум мөнгө хоримтлуулж өгсөн мөнгийг энэ жил 1 их 80 болгоцсон шүү дээ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө. Яг та нар өнөөдөр аптекаас очоод им авах гээд үзээрэй. Хэрэгтэй эмнүүд нөгөө хөнгөлтийн жагсаалтанд байхгүй. Насаараа удаг хүмүүсийн эмийг одоо маш хүнтэйгээр авж байгаа. Ямрагийн зураг авахудаа гээд өнөөдөр хавдар дээр би өөрийнхөө ойр дотны хүн жишээ авч ярив. Хавдар дээр очиод одоо зураг авахудаа хоногоор одоо амь насанд тоологдож байгаа хүн уушгинд нь үсэрхийл болоод ингээд сууж байхад сарын дараа үзүүл гэж байгаа. Өөр очор байхгүй. Хэрвээ яаралтай гэх юм бол хажуу талын эмнэлэгт ороод 500 мянгаар ямрагийн зураг авах гэж байгаа. Гэхдээ ийм эрүүл мэндийн даатгалыг төлөх гэж бид мөнгө төлөхгүй. Бүх хүнд өвчин зовлон ирнэ. 5000 өнөөдөр ковидын илүү хавдраа нас орж байна. 5000 зүрх судасаар нас орж байна. Бусад өвчин зовлонгоо нас орж байна. Мөнгөгүйхэн төлөө. Нөгөө урьдчилан сэргийлэх үзлэг хаа байна. Тэгэхээр эрүүл мэндийн одоо салбар маань чадaltaа мэдлэгтэй эмчнэр маань хувийн эмнэлэг рүү ороод дууслаа. Улсын эмнэлэгт нөгөө ядарсан энгийн ард иргэд үзүүлэх гэхээр одоо эмч совилогч нарын алдаад совилогч олтгой байлаа. Зарим мэрэгжлийн эмчнэр олтгой байлаа. Эмчнэрийнхээ төлөө тэмцсэн, гишүүдийнхээ төлөө тэмцсэн хүмүүсийг нийлж дарамтлагдаг, шахдаг, ажлаас нь халдаг. Үйлдвэрчний эвлэлийн хорооны одоо 2 даргыг халаа хийчихсэн. Хавдар суудлал хаан улдүргийн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн дарганыг халаа хийчихсэн. Яасан бэ гэхээр ковидын үед хэцүү байна. Гишүүдийн цалин үйлс нэмээч. Сангуугаа ил тод болгооч. Ийм асуудал шаардлагатай халаа хийчихдэг. Тийм учраас би олон хүмүүсийг эрсдэлд оруулахгүй тулд өнөөдөр би өөрөө ил сууж байгаа. Тэгээд дэмжиж байгаа хүмүүс маань одоо манай сонгуультнууд маань их санаа зовж байгаа шиг. Тэгээд битээ санаа зовоо. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ байтугай тэмцлийг бид нар бол хийж ийсэн. Хасах 40 градус ч гэсэн бидний талбайдаар жагсаал хийж ийсэн, сууж ийсэн. Энд бол харин ямар дэмжлэг өгнөхээр үзэгчд маань, хөдөлмөрчд маань эрхэм одоо төрийн түвшээдтэй энэ ажлаа яаралтай шийдэ гэдэг юмыг тавиараа. Тэгээд
5-аас дээш хүн болцохоо нөгөө жагсаал цуглааны ховид үйл учраас сэтгүүлч маань ч гэсэн бас та бүгд маань ээлжлээд бас мэдээлэл тэгээд хүрэлцэн ирсэн явдал бас баярлаа. Тэгээд энэ асуудлыг шийдэхтэл ингээд суунаа. Тэгээд энэ болгоныг та бүгд араас нь ингээд хөөцөлдөөд мөрдөн одоо энэ одоо Монгол банкн дээр очиод та нар асуугаараа капитал банкн дээр хэдэн төгрөг барагдсан байна. Дээрээс нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын одоо энэ шимтгэлийн нэмэх асуудлыг ямар шатантай явж байгаа сайднаас асуугаараа, их хурлын гишүүдээс асуугаараа, их хурлын даргаас асуугаараа. Олон мянган гишүүд, багш нар, эмч нар маань талбай дээр гарыг гэдэг. Би бол тэгж эрсдэл оруулахыг хүсэхгүй байна. Ажлаа хийх. Харин одоо энэ тэмцэл жагсаал цуглааныг бол одоо бид хүн ингэж талбай дээр суулт хийхөөс арга алга. За баярлалаа. Өнгөрч 2 дугаар сард хөтөлбөр нийгмийн зөвшөөрөл оруулаад яг энэ нийгмийн даатгалын шимтгэлийн 2% нэмэгдлийг зарцаах асуудлыг шаардлагатай гэж үзэж байсан. Улсын хурлаар шийдвэрлүүлнэ гэж байсан. Энэ асуудал царцаа хойшлол гэдэг шалтгаан бид нар энэний цаана шимтгэлийн цаана энэ тэтгэврийн шинжилгээ хий. Юу өгөх юм бэ гэдэг юма тодорхой болгочоод эмхүү асах уу гэдэг юма яриа гэж байгаа. Тэгэхээр одоо зарим гишүүд маань зүгээр одоо энэ ондоо царцаагаад орчих юм байна гэдэг буруу битээ ойлгоороо тэр тэтгэврийн шинжилгээг яах юм? Доор хойш тэр хүмүүсийн тэтгэврийн тэдэн хувийн нэрвээ танд насараад эрсдэл тохиолдсон үед өгнөө. Шийднэ. Ингэсэн тохиолдолд харин эмхүү асах уу гэдэг юма даатгал төлөгчнөөс нь асуу. Төлж байгаа хүмүүсээс нь асуу. Битээ дарганараас асуу гэдэг ийм шаардлагыг бол бид нар тавьж байгаа. Тэгэхээр их хурл одоо өнөөдөр энэ чуулганы юм дээр ямар юм хэлцэж байгаа мэдэхгүй байна. Яаралтай энэ асуудлыг ороод хэлцэлтэй. Юу нь болохоо ячаад байгаа, яачаад байгаа. Шимтгэл нэмэхээр 100 гаруй тэрбум төгрөг одоо нэмэгдэхин гэдэг тооцоо байна лээ. Тэгвэл энэ капитал банкныхаа 200 тэрбумыг ахын бол 2 жил нэмэхгүй байх боломж байна шүү дээ, тийм үү? Дээрээс нь юу гэхээр энэ шимтгэл их нэмээд ахаар маш олон ажлын байруудыг ажил олгогч нар бол цомгдох байх. Цалингаа нэмэх сонирхолгүй болох байх. Би энээс болгоомжтой хэлээд байгаа. Дахиад ажилгүйдлийг гүнзгийрүүлэх байх. Тийм учраас манай маш олон бас ажил олгогч нар бол бас энийг дэмжиж байгаа. Тэгэхээр яг тэр хүмүүс маань өөрсдөө эм нэгдлээ илэрхийлж байгаа бол тэр нийгмийн даатгал, энэ эрүүл мэндийн даатгалын асуудлаар бол энэний хамгийн том хохирогч нөгөө даатгал төлөгч нь иргэд байхгүй юу? Түүнээс сайд нар биш. Тэр компани эзэд захирлууд биш. Тэд нар бол одоо яг үнийг хэлэхэд эрүүл мэндэнд болохоо явах тэр солонгос нийтэм хаашаа нийстэй өөрсдийнхөө эрүүл мэндийн даатгалыг бол эчин саяар нь одоо хадгалсан байдаг баг. Энгийн иргэдэд бол маш их чухал байна. Нэг эмний мөнгө ч гэсэн маш чухал байна гэдгийг хэлмээр байна. нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдсэн асуудал За тэгэхээр үзэгчдээ бид та бүхэн мэдээллийг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан хүргэлээ. За Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийн одоо 2% нэмэгдүүлсэнийг эсэргүүцэн за улсын их хурл засгийн газарт хэд хэдэн удаа шаардлагыг хөрвүүлсэн боловч дөрвтэй хариу үзүүлэг учраас өнөөдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт зарлж байгаагаа илэрхийлсэн мэдээллийг та бүхэн зөв юм шууд дамжуулан хүргэлээ.